За үгийн мөн чанарыг үргэлж чухалчилж байгаараа анханасаа чамбаараарай гэж хэлжсэн. Тэгэхээр одоо энэ дээр бүгдээрээ нэг үгийг үзье. Хэн гэдэг маань болохоор эм дахиа гэсэн үг. За cock гэхээр азран дахиа буюу эр дахиа гэсэн утгатай болцдог. Peahen гэхээр эм тоогоос, peacock гэхээр эр тоогоос гэсэн утгатай болцдог байна шүү дээ. Why does a peacock display his feathers? Эр тоогоос ягаад өднүүдэд дэлгэдэг вэ гэхээр a peacock displays his feathers to attract the peahen гэвэл эр тоогоос одоо эм тогсныхаа анхаарлыг татах гэж өднүүдэд дэлгэдэг гэж. За тэгэхээр cock гэдэг маань юу болов? Тэгэхээр азарган дахиа. Гэтэл cocktail гэдэг ундаа байдаг. Tail гэдэг нь сүүл гэсэн үг. Тэгэхээр энэ cocktail гэдэг ундаа маань болохоор азарган дахианы сүүл гэдэг нэртэй байх нь шүү дээ. Яагаад ийм нэр авчихсан юм бэ гэхээр азарган дахианы сүүл гэдэг чи одоо нэг гоё өнгө орсон ингээд сүлэлцсэн юм байдаг. Тэгэхээр одоо нэг ногоон ундаан дээр нэг одоо улаан ундаа хийгээд нэг цагаан ундаа хийгээд тэгээ энд нь дотор нь яах нь азрын дахианы сүү шиг болгож байгаа учраас коктейл гэж нэрлэдэг байна шүү дээ. За